Гарааны бизнесийг дэмжигч Unitel Group. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани. Сайн бацгааны эрхэм үндэд үзэгчтэй мөн Бизнес радио 98.9-ийн сонсогчдоо. Ингээд стартап Монголтой хамтран хийдэг гарааны бизнес нэвтрүүлгийн маань 17 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр маш их сонин зочныг би урьж авчирсан байгаа. Манай нэвтрүүлгийг үздэг хүмүүс хараад энэ хүн яахлаар энэ цуудгийг гэж магадгүй байх. Тэгвэл би авчир гэсэн нэг бас учиртай болохоор авчирсан байгаа. Дуучин Данди. Дуучин Данди гэж явах зөв өдөр минь. Өдөр минь. За өөрчилж бодлоо бас бизнес радио сонсож байгаа, үзэж байгаа хүмүүстэй Синийг бас үзэж байгаа. Синийг бас үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргье. Дуучин гэхээс илүү яг тэ MC ч юм уу эсвэл рэпер гэсэн яриа. Яа би яг дуулдаг, би өгөлдөг. Энэ болохоор дуучин гэдэг нь нэг зөхгүй л гэж боддээ. Зөө. Тэгэхээр Дандиг яагаад авчирсан бэ гэдэг дээр би санал авчирсан ер нь ажигласан тийм ээ. Дандигтэй танилцаад бас нэг удаагүй шүү дээ. Тийм үү. Гэхдээ бид хоёр Синигээ дамжуулж хамтарч ажиллаж байсан. Тэгээд ингээ ажиглаад байхад ерөөсөө яхахгүй entrepreneur хүн юм шиг байгаа юм. Чи өөрийгөө entrepreneur гэж боддог. Гэхдээ одоо яг хөндлөнгийн хүмүүс тэгж харагдах бах. Гэхдээ би бол өөрийгөө яг entrepreneur гэж боддог уу? Яагаад үгүй гэж. Гэхдээ яагаад гэвэл би яг тэр чиглэл рүү ер нь бол яг хандаж би өөрөө хүсэж тийм хийж байгааг баг. Одоо яг намайг тэгж бодох шалтгааныг гаргаж байгаа юмыг бол би бол дуртайдаа хийж байгаа юм байна. Part time-араа болон хоббигоороо гэдэг юм те. Тэрнээс л яг одоо тэрүүгээр би одоо сагуугийн асуудлыг шийдэн ч гэдэг юм уу те. Эсвэл цаашдаа энэгээр ингэж явна гэдэг утгаар биш. Гэхдээ санхүүгийн асуудлыг шийдээд байгаа шүү дээ тийм үү. Гэхдээ яг санхүүгийн асуудлыг яг овоож ацаатлан шийдэх нь цаашийн те. Өдөр тутмын хэрэгцээг хангах нь ч сайшин үгүй. Тэгэж бодоод очихлохгүй. Мэдээж яг нэг жилдээ нэг тодорхой хэмжээний нэг тоглолт ч юм уу нэг цомог гарахад тодорхой хэмжээний нэг юм орж ирнэ. Тэрийг бол би зөрүүлээд яг л тэр юмдаа зөрүүлээд зарцуулчихна. Нэг тоглолт хийлээ. Тоглолтоос ашиг орж ирнэ. Мэдээж тэр нь ойлгомжтой зүйл. Тэгвэл би тэр ашигыг тэр чигээр шууд цомгийн бичлэгээр оруулдаг ч юм те. Тэгээд цомог зарагдлаа. Цомог гараад ирлээ. Цомог зарагдлаа. Тодорхой хэмжээний ашиг ороод ирлээ. Уцаагаад би тэрийг клипч болгож байгаа. Дүрс болгоод. За тэгээд дээрээс нь дахиад дараагийнхаа тоглолтыг хийж. За хоёул энэ системийн тухай ярих юм байна. За. Би сая чамаас түрүүхэн нэвтрүүлэг эхлэхийн өмнө асууж байсан тийм. Энэ Вангуш юм уу эсвэл Данди гэдгийн энэ компани уу гэсэн чи үгүй гэсэн тийм. Тий. Энэ айгуу сонь санагч байна. Яг энэ Вангушгийн хамтлаг бол хамтлаг л та. Яг бид нар хоорондоо тоглол Вангуш вебсайт компани гэж хоорондоо ярьдаг. Тэрнээс л одоо ерөнхийдөө ингээд тусдаа бие даагаад ерөнхийдөө ингээд явах гэтлээ л та. Яг анханасаа бол найзууд байжгаад хамтлаг болж байгаа. Тэгээ хамтлаг болоод байжгаад тусдаа бас юм хийж эхэлж байгаа. Ерөнхийдөө ингээд зүгээр яг жишгийг харахад хипхопчд тэгээ баруун өндөр хөгжсөн газарт харахад ер нь хипхопчдын эцсийн юм нь дуу хуурыг бүх юм хийж яжгаад эцсийн юм нь ер нь бол түгээмэл байдал бол ховцсон. За яг технологи өндөр хөгжсөн газар бол нөгөө чихвчид нэр те. Ерөнхийдөө хамгийн түгээмэл юм ховцсон шүү. Тэгэхээр одоо ингээ манай хамтлагийн цэцээ бол ингээ Smoke гэдэг брэнд гаргаад явж байгаа те. Анх баяр төрүүчийн дугаараа. За ингээ тэр хоёр ингээ Smoke гаргаад явж байгаа те. Тэг ингээ иймэрхүү ингээ юмнууд ингээ одоо л яг ингээ нэг юм бизнес төрөл рүү ингээ орж эхэлж байгаа юм байна. Тэрнээс л одоо 2004-өөс 14 он хүртэл цэвэр ингээ хобби, part time job зөвхөн хагас утсан сайнаар хийдэг те. Нэгтгэхээс 5 дахьт нь ажиллаа хийдэг. Өглөө 9-өөс орой 6-7 хүртэл ажиллаа хийдэг, сарынхаа цалин авдаг. Ингээ явдаг хагас утсан сайнаар цуглаж дуугаа хийдэг. Ингээд иймэрхүү юм руу ингээ явдаг. Одоо л ингээ жоохоо энэ яг энэ Ванкуш гэдэг юм аа ингээ жоох бизнес төрөлхөөр оруулах гэдэл үзээд байна. Та 10 жил болж байгаа гэж. Анх эхэлж байхдаа одоо мэдээж хэрэг дагаж тийм ээ модель болгож дагсан рэпер ч юм уу тийм олон улсын одоо дуучид хамтлагууд байсан. Хэнийг дааж гисэн бэ? Яг олон улсынхаас ихээр мэдээж дотоодынхаас хамгийн түрүүнд төлөвлөлөө зарж байгаа юм л та. Одоо нөгөө дээр нөгөө л байлдан дагуулагч одоо л байгаа л тийм. Байлдан дагуулагч гарцгүй бүлэг гэл нөгөө л анхны 5 хамтлаг гэдэг юм. Хат Монголынхаа хавтгаа хипхопыг тамглуу. Дайнбаа гарах гарчгүй тагсан мэдээж. За тэр анхны 5-таагаа танилцсны дараанаас бол ер нь гадаадд хипхоп ямар байдаг юм бэ гэдэг сонирхолтой бодлоготой. Тэгэл тэр үуч ямар нэг интернет байх биш. Нөгөө л нэг дөнгөж анх гарч исэн сансар хиймэр кабелийн телевизүүдээр нөгөө Channel V, MSM, MTV дээрээс л харж суралцчихлаа да. Тэгэл ингэж л явсан. Тэдгээр хамтлагууд маань одоо өөрсдийнхөө одоо чинь хамтлаг гэдэг маань ямар нэгэн байдлаар тэр одоо
дагдаг фэнтэй болчихсон тийм үү. Одоо тэгээд тэрэн дээр мөнгө чих monetize буюу мөнгө хийж эхлээд тэр чинь нэг брэнд үүсгэж байгаа шүү дээ тийм үү. Яхахгүй Vanquish за тэгээ бас Dandy гэдэг брэнд бол үүссэн байгаа тийм үү. Тэг яг тэр бол одоо яста тэрний нууцыг бол би бол хийж мэдэхгүй байна. За яагаад тэрийг нууцыг хийж мэдэхгүй вэ гэхээр ингээд хичнээн хүмүүс масс зориулсан одоо дуу гэдэг чинь бидний харвал бүтээгдэхүүн шүү дээ. Масс зориулсан бүтээгдэхүүн буюу Монголд хамгийн их буруугаар энэ урлаг буруу явдаг юм нь бол хайрын дуу байдаг байхгүй. За ингээд тэрийг нөгөө бизнес болгох гэж оролцсон зөндөө хамтлаг оролцсон. Монгол нэлээд хэдэн лейблүүд байсан. Гэтэ утгаараа лейбл болж хэрэгжээгүй үзээч. Би production бол төхүүлсэн. Би production. Тий, hi-fi label бас төхүүлсэн. Бусад зөндөө одоо ингээд нөгөө студ production-ууд өөрийнх нь доор хамтлаг авч тэднийг бүх юм менеж хийж бүх цалин хөлсийн нөгөөд бүх санхүүжилтийг гаргаад ингээд цомог CD тоглолт гэдэг ингээд тавьсан. Монголд нэдэд явсан. 10 дуу гаргалаа, 10 бүтээгдэхүүн гаргалаа, 10-аа яг адилхан буюу яг 10-аа адилхан сэдвтэй дуу гаргасан. Нэг хэсэг хүмүүсийг шуугуулсан тэрнээс хойш тэдэнд түүх болж байна. Компани бодлохоор бүгдээрээ адилхан бараа үлдээх. Гэтэл тэрнийх нь эсрэг өрсөлдөгч компаниуд нь буюу өрсөлдөгч нь гарч ирэхдээ бид нар гарч ирж байгаа. Хөөе эн чинь хипхоп чинь ингэж дандаа хайрын дуу гэж болдог юм. Дандаа нэг бүтээгдэхүүн байж магадгүй. Ийм юм дэлхийн жишгтж байхгүй. Та нар дөрөв зөвчөөд байна. Тэгээд бид нэр тэрийг нөгөө дуугаараа өөрсдийнх нь бүтээгдэхүүнээр батцсан. Одоо тухайн үед 2000 за нэг 8 9 онд Монгол цолгон хипхоп бүгд хайрын дуу болж. Одоо тоолоод үзье гэхэд гарын 13-аар 5-аар тэр хамтууд эзэж дандаа 10 бүтээгдэхүүн гаргахад 10-аа нэг адилхан буюу хайрын дуу. Тэр ялаа. За ингээд бараанууд гаргаад яваад бай. Би яагаад өнөөдөр хипхопын брендаа яагаад бизнес яагаад болохгүй байгаа юм бэ гэж асуугаад байна тийм үү. Яагаад вэ гэхээр хэрвээ энийг тогтвортой байдлаар хийгээд өсөхгүй тийм ээ. Орон сууцныхаа төлбөрийг төлөө явахын тулд энэ чинь мөнгөжих хэрэгтэй байх тийм үү. Яагаад гэхгүй вэ? Эсвэл компаниуд одоо хамтлагууд одоо тэгж эхэлж байна уу гэж санаж байна л да. За тэр бол одоо яг тэгж явж байгаа хамтлагууд зөндөл байгаа байх, байсан байх. Яг өөрсдөө аваад ярих юм бол одоо манай хамтлагч нь бол түрүүн би хэлсэнтэй хобби. Нөгөө part time нөгөө хагас үсэн сайны хобби хэвээрээ одоо ч гэсэн. Одоо мэдээж хэвээрээ. Одоо ихтэй сүүлийн үед үүрэг болж эхлэдэг байгаа байхгүй. Энэ урлагийг ямар ч төсөө аваад явах ёстой. Бидрийг захиороо хаглах. Нөгөө одоо бидрийг сонсож байгаа хүмүүс нөгөө юм Vanquish нөгөө тэр хөгч бүр амар дурж илээ шүү дээ. Юун Dandy юм Vanquish гэж ярьж эхлэх юм бол болий. Менежер юм эйжент байдаг таадтай ажилладаг. Яг хамтлагийн хувьд бол байхгүй. Дандаа зүгүүд бүгд өөрсдөө бүх санхүүжилт өөрсдөөсөө гарч ирсэн. Хизээч ямар нэгэн студидтэй гэрээ байгуулж 10 жилийн хугацаанд явж байгаагүй. За, ивент итгэгч гэж хизээч авч байгаагүй. Өөрсдөө 2 3 бие даасан тоглолт хийсэн хамтлагаараа тэндээс тийм ивент итгэгч хамтарч ажилласан байгууллага бол байхгүй. Зөвөр өөрсдөө явж ирсэн. Альбом гарлаа, хит альбом гарлаа. Dandy гараа. Тий, хувьцаа гэдэг альбом гаргасан. Сайхан гарсан. Тий, сайхан гарсан. Урд нь Vanquish альбом. Vanquish хамтлаг 10 жил болсон үедээ хамсалтай нь цомог гарч байгаагүй. Гарч байгаа. Яг хоо цомог гаргыг гэвэл нэг Vanquish хамтлаг нэг давхарсан тоогоор 200 гаруй дуу байна. Ер нь олон төрцсөн. Эднэрээс ерөнхийдөө одоо энэ 10 жил дээрээ цомгоо гаргах гээд бид нэр ажиллаад явж байна. 10 жил чанагдаж шалзраад бүр өстой бэлэн болсон бүтээгдэхүүн л гарах болоо гэж бодож. Нэг дуулж эхлэх жил болоод цомог гаргаад идэх хамтлагуудаас л арай илүү 10 жил хипхоп нөгөө рок попын тогоон дотор хипхоп ил гал дээр гэдэг шиг шарагдаж шалзарч байгаа бүр бэлэн болцсон бүр ялж болцсон бүтээгдэхүүнүүд гарна. Тэрийг бол бардаа хэлчих байна. Тийм нөхөд дуурууд. Асуулт авшилгаан энэ байна л да. Хэрвээ Vanquish урд нь CD гаргаж ирсэн бол энэ хөгжмийн зах зээл дээр өнөөдөр хипхоп хамтлаг гэдэг нь би одоо компани байдлаар яриад байна тийм ээ дандаа. Урд нь энэ зах зээл ямар байсан? Зах зээлийн хэмжээ хэр том байгаа юм? Багасч байна уу, ихсэж байна уу? Чиний хувьд хувьцааны хувьд борлуулалт ямар байна? За, хувьцааг ярихаас өмнө би манай хамтлагийн цэцээ 4 бие даасан цомогтой. За. Дөрүүлэнгийн гаргаад амжилттай гаргаад ингээд дуусчихсан бид нар. Монголд ер нь сайн зараа хэдийг зарж болт юм альбом. Мянган ширхэг. Нэг нөгөө хэлэхэд 1000. За тэгээд дээрэс нь хувилтанд авахд минимум 1000 байд. Солонгосч бай. Манайхан солонгос юм эсвэл бүгд найрамдахад орсод хэлж байгаа. Хамгийн доод нь минимум ордер 1000. За тэр 1000 ч авах гэж бас бөөн болно. Наагур цаа баг гойж. Тэрнээс ер нь бол 100000. Вебсайт руу ямар ч CD хөвөлдөг солонгос хятадын компани вебсайт руу ороход 100000 минимум бол. Доор 100000 захиалах хэрэгтэй. Тий. За Монголд 100000 CD аваад сонсоход тэр бол за ёстой мэдхгүй тий. Одоо манай энэ мундаг хөгжмийн зохиолч нар бид нар байж болох юм. Яг л бид гадаад руу бас зөндөө гарч байгаа шүү дээ. Гадагшаа. Бид нар гарч явах тэд нар бол 100000 байж болох юм. Тэрийг л үгүйс.
За хипхоп хамтлаг дуучдын хувьд бол заадаа 10,000 гэдэг бол маш том. За нэг альбомын үн хэд болж байгаа? Нэг альбомын үн $2.40. Миний захиалахад Монголоос евро Бээжингээс евро хүртэл Улаанбаатар замын зардал ороод бүх зардлаа cover mower юу гэдэг те. Яг хямдхан CD бол байж байна. $1.50. За. Яг нөгөө cover mower-оос эхлүүлээ зүгээр энгийн Power Salt-тай одоо бидний нөгөө уламжилт CD байна. 2 хуудас coverтэй ч юм уу те. Тийм хямдхан байна. Тэгээд бүр үнэтэй бүр баг нэг нь $3-4 CD ч байна. Яг миний хувьд яг $2.40-оор хийвдсэн. Яг бол анх удаа гаргаж байгаа болохоор дээрээс нь би дахиж үсгийг гаргахгүй гэж ерөөсөө ингэ зарлцсан байна. Яг чаа. 10 жил дуудсан болохоор би дахиж ганцаараа юм хийхгүй. За. Хамтлагаараа шийдсэн байгаа тийм. Уул нь одоо сонсогчч ч байна уу тийм ээ. Данди гэдэг брендийг харж байгаа хүмүүс болохоор энэ хүн одоо дөнгөж эхэлж байна гэж хараад байна. Одоо болсон байха. Би одоо би даасан 2 тоглолт тавьсан. 10 жилийнхаа зориул хамтлагийнхаа 2 сар энэ оны 2 сар. Тэгээд дахиад би даасан CD-гээ гаргачлаа тий. Тэгээ одоо би энэ өөрийнх нь ганцаарчсан соло карьерийн сүүлчийн хаалтын тоглолтоо ингээд хийх гэж бэлтгэл ажилд орсон 9 сарын 5-нд ингээд орох гэж байна. Ер нь энэ нэг үйл ихэд цаг завд хамгийн хомсолж байгаа. Одоо надад сурах юм их байна, мэдэх юм их байна, ажиллах юм их байна, арга гэр гэдэг юмнаас ингээд явчих. Сонсоод байхаар гэхдээ энэ хөгжмийн салбар ялангуяа хипхоп хамтлагийн хувьд одоо энэ хэцүү салбар болж таарч байна. Бизнесийн хувьд бол тэрийг бол цэвэр бизнесийн хувьд бол яг хэвдээ тэрийг бол цэвэр сонсож үйлчлүүлэгч нар нь шийдээ явуулдаг. Гэтэ одоо та хэдийн хувьд хэлж штэ. Одоо CD-ний борлуулалтаас бол мөнгө хийхгүй юм штэ тийм үү? За хийж болно. За хэдэн төгрөг хийх вэ? CD-ний борлуулалтаас. Одоо хувь цаанаас CD хийх юм шиг. Хамгийн сайнаас хийх юм шигч байна биш л дээ. Би хийцэн. За ашиг болсон. 60% ашиг болсон. За болсон. Яагаад гэвэл хэдэн үеийг зарсан гэсэн үг вэ? Яг л 1000. Яг 1000-ыг зарсан. Яагаад гэвэл би нууцын хэлээ л да. За яг би нөгөө босод. Тэгээ бас яг одоо энэ хэлж байгаа. Яагаад чамайг урьж авчирсан гэдгийг одоо хэлэх гээд шүү нууцаас ярих гэж байгаа учраас. Яагаад вэ гэхээр ингээд ажиглаад байгаа дандигийн яг одоо за маш их хөлмөрлөдөг хүн. Юм өдрийн цагийн ажилтан хүн. Бүтэн цагийн ажилтан хүн. Бүтэн цаг. Англи яг нөгөө full daytime job буюу өдрийн цагийн ажилтан. Баялагын хувь гэх компанид ажилладаг. Хувь эзэмшдэг. Тэгэн гутаа ажиллаа таарлаа. Оройн бэлтгэлээ нэ, гүнэ. За тэгээд тэрнийхээ хажуугаар онлайнаар дандаа юм сурчлагдаа байж байгаа. Тэгнь. Тийм болохоор би ерөөсөө данийг ерөөсөө энэ бизнестэй байх хэрэгтэй. Энэ бол маш ингээ харахад бол ингээд нөгөө компанид ажлын алхмууд харагдаад байгаа. Идэвхжүүлэлт айгуу сайн явагдаад яг системтэй, стратегтэй юм шиг нэг ямар ч компаниг харуул бараа бүтээгдэхүүн ингээд нөгөө идэвхжүүлж байгаа компанид ажил харагдаад байгаа. Тэгээд би их гайхсан байна. Яг нь сошиал медиаг бол би яг ашиглачаад байгаа маа. Гэхдээ би ганцаараа биш. Миний ард одоо тэр миний тавих гэж байгаа одоо дуу юм уу цомгийн рекламны тэр одоо хамгийн наадсах хэлчих зүгээр л энгийн пост тэрийг хийж байгаа тусдаа нэг хүүхэд байна тий. За тэгээ видео ажил хийж байгаа шал тусдаа бас нэг хүүхэд. За тэгээд одоо нөгөө пледний загварч гэдэг юм уу цомгийн загварч гэдэг юм уу гаргаж байгаа бас нэг хүн байна. Ингээд нэг 5 6 хүн бол байнга миний ардаг ажиллаж идэг. Ингээл гэхдээ тэрийг бол би бичиж бид нар уулзаад ажиллая гэдэг шаардлага байхгүй. Дандаа компьютерийн араас хийчих. За түрүү чи нөгөө асуулт руугаа буцаад байна. Нөгөө цомог тий. За яг компани нэр хүндэд халдсан болж магадгүй. Гэтэ тэрийг та нар өөрсдөө контент яаж шүүж яагаад өөрсдөө эфирээ гаргах уу гарахгүй мэдгүй. Монгол Monopol CD хөгжмийн зах зээлээр Monopol ганцхан компани байгаа. Hi-Fi Records. Hi-Fi Records өнөөдөр хамтлаг дуучид очиод цамгаа зарьяа гэхэд 40% ашиг. Тий. За хүн дундаж CD 10,000 төгрөг байдаг. За 10,000 төгрөгөөс 40% гэхээр 4,000 төгрөгийг аваад 6,000-ын дуучин хамтлаг дуучин ашиг хийлээ. Тэгээ нэгсэндээ чиний нөгөө. За тэгээд тэр 6,000-аас чи дахиад нөгөө замын зардал нөгөө $1.50 юм уу за 2 дундачаар $2 гэдэг авчихлаа. Тэр хүн цаана 3 CD-нээс 3,000 төгрөгийн ашиг болж байгаа байхгүй. За 1000 CD авчираа зарлаа. 3,000-аас хэдэн төгрөгийн ашиг. 3 сая төгрөг. Тэр CD-г хийхин тул тэр бичлэгийг хийхин тул хамгийн доор хайжил 5 сая төгрөг гаргана шүү дээ. Студиуд ажиллахын тулд мастер микс ай зохиолох нь. За хэрвээ хипхопчноос бусад хүмүүс бүгд бүтэн CD хийхин тулд 5 сая. Миний хувьд яагаад гэвэл би шүлгээ өөрөө зохиож байгаа. Шүлэг гэдэг юм чинь маш үнэтэй ш. Одоо нөгөө яруу найрагч нар чинь. Бусад рок попын хамтлаг дуучид өөрсдөө хэрвээ шүлгээ зохиодог бол хүнээр шүлэг зохиодог шаар тий. Дээрээс нь аяа зохиодог. Дундчаар хідээр авах нэг шүлгийг. Би тэрийг мэдгүй. Тий. Намайг шүлэг зохиож өгөөсгөө зөндөл хамтлаг дуучид ирдэг. Би өөрөө хойны юмч амар харамч. Тэрийг яадаг. Нэг удаа оролцсон. Тэгээд Апо хавцал компани захиалгаар нэг оролцсон. Тэгээд миний шүлгийг шал өөрчлөөд найрга нь өөрчлөөд яасан болохоор би дахиж хизээч өөрийнхөө хоёрын бүтээлийг бусдад бодлохгүй хэдэн ч төгрөг амарсан бодлохгүй гэдэг чинь айгу чанга юутай болсон. Тэгээд явж тэгээд би бол миний нөгөө 60% ашиг хийсэн нууц шүү дээ. Би тэрийг цэвэр смок дээр зарцсан байна. Hi-Fi смок чинь зэрэгцээд байж байгаа. Миний найзын миний хамтлагийн хүүхдийн дэлгүүр
Come on энэ дээр заа. Smoke буюу одоо нэгсэн Хоёр талтай distribution харилцан ашигтай болчихж байгаа. Яг бол Smoke дөнгөж нэгдсэн шин дэлгүүр байсан. Хүүхдүүд Smoke хаана байдаг вэ гэж итл миний цомог гараад ирсэн. Дандигийн цомог хаана зарагдах вэ гэхээр Smoke. Smoke хаана вэ? Дандигийн цомгийг авахын тулд бас Smoke-ийн хүүхдүүд давхар мэдээж эхлэдэг байгаа. Хэрвээ өнөөдөр Hi-Fi-ийн өрсөлдөгч гарч ирэх юм бол бас нэг том зах зээл байна гэсэн үг үү те? Хэрвээ Үгүй одоо бол байхгүй. Одоо бүх юм дижитал руу орж байгаа. Хувьцаа цомгийг сонсох гэж биш сүвнэр маягаар хүүхдүүд авч байгаа. ааха. Яг сонсох гэж биш. Сонсох гэж авч байгаа 1000 хүүхдээс заа нэг 200 хүүхдэл сонсох гэж. Entrepreneur хүн ямар байх ёстой вэ? Entrepreneur гэдэг хүн хинбэ гэдэг асуулт олон гардаг. Тэгэхээр миний бодлоор өндөр рискийг зориулж их эрсдэлтэй бизнесийг гараа нас нь анханаас нь эхэлж явуулдаг ийм бизнесийн хүмүүсийг entrepreneur хүмүүс гэж боддог. Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? Нэг жавь. Та сонирхвол ухаалаг гар утсыг хөнгөлтөө үнээр авах хэрэгтэй. 4000 карт шинээр гарсан байгаа. Тийм үү? Янзго. Харо 1000 төгрөг өгч. Танд баяр хүргэе. Samsung Trend утсыг 100% хөнгөлтөөр ирэхээр авлаа. Харин чи утсыг надад биелүүлнэ. За юу гэж тий. Энд чи миний хатсан шүү дээ. Би чамаас зэлсэн мөнгө буцаал өгч. Ингээд хоёулаа өргөө шүү. Та санаа зовлтгүй. Unitel Group 22,000 ухаалаг гар утастай урамшууллаа зарлаа. Та шинээр худалдаанд гарсан 4,000 төгрөгийн нэгжийн картаар дансаа зэнгэлээд сүлжээнд ашиглах 2,000 төгрөгийн эхнээс гадна Samsung Trend ухаалаг гар утсыг 29% хүртэл хөнгөлтөө өнөр авах эрхийг хожих боломжтой. Та бүхнийг 22,000 ухаалаг гар утас хүлээж байна. Unitel Group. Энэ тэгээд чиний яриад байгаа энэ бүгдийг сонсоод байхаар энэ хөгжмийн зах зээл гэдэг маань бизнесийн талаас их эвдэрсэн зах зээл юм шиг сонсогдоод байна. Гэхдээ одоо бол юугаа даах гээд байгаа вэ? Голдрол руу орох гээд байгаа вэ? Дэлхийн хөгжмийн зах зээлийн голдрол руу орох гээд байгаа вэ? CD гэдэг юм бол одоо утгагүй пенз болох юм шүү дээ. CD-ний өмнө пенз байлаа шүү дээ. Тэгээд хүмүүс одоо пензийг сүвнэр маягаар авдаг болоод CD хэрэглэдэг болсон байлаа шүү дээ. Өдөр тутмын хэрэгцээндээ. Гэтэл одоо CD гэдэг юм чинь сүвнэр маягийн болж эхлээд одоо дижитал нөгөө iTunes, нөгөө SoundCloud тэдэрлүүч орсон, Spotify гэдэг тэдэрлүүч орж эхэлж байна. Анхаагийн цохиулгасан label гэдэг одоо энэ та хэдийн дараачийн магадгүй бизнес мөн үү? Тийм, ярин бол label бид нэр ярьд юм аа. Одоо мэдээж ингээд 10 жил болчихлоо. Дахиад за бүр явлаа ихэд хоббиндөө хөдөлгөтөд аргагүй дуртай юм болохоор хайж чадахгүй за 15 жилийнхаа нүрийг үзье гэж бодъё тий. Гэтэ мэдээж 15 жил батлаад өдөр шөнөгүй ингээд дууж бариад ингээд явахгүй. Ма хэрс багсна. Тэрний дараа хэрвээ санхүүгийнх нь боломж бололцоон байх юм бол бид нөр өөрсдөө ингэсэн лейблээ хий. Бид нэр урлагийг Монголын хип хоп урлагийн төлөөл явна. Чадж байгаа хүмүүсийг гаргаж ирнэ. Жохон батаач яг ер нь ярьж л байсан. Том болоод хэрвээ босс болдго юм бол хип хоп хүмүүсд заавал туслаа гэж бид ярьдаг. Ирээдүйн болж та. Тэр нь одоо яг өөрчлөгдөөд хэрвээ бололцоон байх юм бол лейбл гэдэг юм гаргаж ирнэ. Тэгэхдээ нөгөө талаас нь зүгээр гаргахаас гадна та хэдүүнээр системийн засах хэрэгтэй юм шиг юм тийм үү? Яг тэрийг одоо сонсогч нарын өөрсдийн боловсрал шийдэл дээр нөө сонгогчийн боловсрал гэдэг чинь сонсогчийн боловсрал гэж юм. Одоо бусад хамтлаг дуучдыг яагадаг би мэдэхгүй байна. Гэтэл хэдхэн жилийн өмнө хүн CD гаргалаа, тэр цомгийг хүн худалдаж авлаа, шууд YouTube руу идэг гэсэн байна. Ааха. Шууд YouTube руу. Эсвэл MP3-аар нь тэнд байршуулаад. Одоо ч гэсэн тэгдэг үстэй. Миний цомог одоо нэг тавьдаагүй. Альбан буссаар нэгч 16 дууны. Одоо цомог зарагдаад 3 сар бол 16 дуунаас нэгч дуу. Оюуны өмчө харамлдаг хүн өөрөө төлөвлөгөөтэйгээр ингүү эсвэл одоо би бол хэлсэн анханаас нь л анхаар болсон. Энэ цомогт маш их хүч хөдөлмөр цаг зав хөрөнгө мөнгө гарсан. Би үнэнээ л хэлсэн. Бүх сонсогчдод би Facebook, сошиал медиагаар дамжуулсан. Маш их юм гарсан. Яагаад гэвэл цогц дуусны би 2 удаад гараад иргээд би даасан тоглолтоо тавьж дууссан дараа хүмүүс надаас юу гэсэн бэ гэхээр одоо цомог хийгээч л гэж нэг гэсэн. Маш их хүсэлттэйсэн. Тэнгүүт нь би хурдан хугацаанд өөрийгөө мартагдахаас өмнө хурдан хугацаанд би цомог гаргачих жоо. Тэр цомгийг чинь хэр баргийн дуу чинь над чи 2 сарын дотор 100% амьд хөгжмөнтэй цомог гаргахгүй юм байна. Яг бол миний тэр 16 дуу 16-д амьд чи. Нөгөө гитар, нөгөө хийл, хардаг хөгжим, DJ тэр чинь амар юм бол. Тэр би бол тэр өнгөрж байгаа ч юм биш хэлээд байдаг. Тэр бүтээгдэхүүнээ би
хөгжлийн жишгийг дагаад зүгээр инструментал буюу хийцэн аян дээр хийсэн мэт сарын би тэрэн дээр өстө бахаа идэж 2 сар болгосон баг. Тэгээд би тэр бүх юм нэг өгөөл би сонсогчтой хэлсэн. Ийм байгаа шүү, энэ маш их юм шингэсэн байгаа шүү. Тэгвэл манай сонсогч нарын бас боловсрол хүндэлж байна тийм үү? Тий, яг одоо бол тийм одоо ямар нэгэн байдлаар би тэрнээс маш их баярлаад байна. Одоо тэр үл мэдээ цомгийн борлуулалттай шууд холбоотой, шууд импакт үүсгэх юм байна. Хүн за тэр дууг сонсч юмсан гэж итл тэр нь фри гараад ирэх юм бол сонсоод тэрийгээ татаж аваад бицэн дээр татаж аваад. Одоо тэгтээ 1000-аар зарсан юм чи дахиад байгаа юм уу? Одоо байхгүй. Яг уу Нэмэлт хэвлүүлэх үү? нэмэлтээр хэвлүүлсэн. Яг одоо энэ болох гэж байгаа тоглолтондоо зөрөөж нэмэлтээр хэвлүүлээд одоо тоглолтын билет заагдж байгаа смок болон Баянгол зочдод хуухад. Шин нэмэлтээр байрлуулсан нэмэлтээр. чиг. Яг нь нэмэлтээр байрлал тандад бас буу юм болсон. Би түрүүс минимум ордер 1000 гэсэн чинь би бол нэмэлтээр бол 1000 авчираагүй. Нэмэлтээр 300 гэж гэж байна. Чи дөрөв хэллээ шүү дээ. Одоо CD тэгтээ бизнесийн модель биш ээ. Онлайн болчлоо гэж байна. За тэгэхээр хоёр асуудал байна. Нэг нь онлайнаар мөнгө хийж эхэлж байна. Онлайнаар одоо мөнгө хийж эхэлсэн. Би нэрийн дурдмаар гоо. Гэхдээ саяхан манай хамтлагийн өчтөр уржигдэр Сонсцог юм байна уу? Үгүй. 6-ын цуглуулж жагаад би тэдтэй гэрээ хийгээд манай хамтлагийн дуунууд хамтлагтай гэж шүү. Хувь юм биш. Хамтлагтай гэрээ хийгээд манай дуунуудыг аль бисээр цааш нь онлайн дээр дистрибьют Сонсын өрсөлдөгч атсан юм та хэд дээр. За ямар ч дэсэн тийм нэг. Манайгаар сонс орсон байхгүй тэгээд асуух гэдэг. Тэгээ манайхтай гэрээгээ хийгээд бидний сэтгэл хүрсэн төлбөрөө хийгээд алидын тэрийг шууд бараг Тайдас төрүүлээд авч яана уу эсвэл зарагдах үед нь та хэдэд мөнгө өгөх юм уу? шууд урьдчилгаа депозит хэрэг маягаар өгчөж байгаа. Оо за. Тийм. Тэгээд яг хөө мэдээж тэр өгсөн мөнгөө бидний дууг зарж ашиг олсныхаа дараа тэр бол маш боломжийн нөхцөл бид нар тавьж байгаа. Тэгж авахтай 70 30 болж байна. Хамтлаг 70. Вебсайтны хувьд 30. Аха. Тийм. Тэр бол ер нь эсрэг өрөө байдаг шүү дээ. Биднэрт ганц хоёр юу санал тавьж ирсэн 80 20 ч гэдэг юм уу. 80% нь өөрсдөд нь 20% нь хамтлаг дуучдсан ч гэдэг юм. Тийм саналд ирж исэн бид нар тэгээд татгалзал ирж исэн л та. Яг хөө тэдний тавьсан санал бол тийм байсан. Тэгээд бид нэр нэг дуунд хэдэн удаа зарах гэдгээр авч яана уу эсвэл хугацаа таар юм. Хугацаа таар. Тэр хугацаанд тодорхой хугацааны жил заагаад тэгээд тэгээд яг бид нар үзнэ хамтлагтай зөвхөн. Хувь хуваараа бол тэрийг бол одоо бол яг бүтээгдэхүүнээ бол бид нэр өөрөө зарж эхлэн өөрсдөө борлуулж эхлэн яагаад гэвэл одоо бүх өрн телефон операторууд бол яг одоо хандаад эхэлчихэж байгаа. Одоо чи яг оюуны хэмжээ хууль гэдэг юм манад одоо л нэг цэцлэх гээд ах шиг байгаа. Урд нь бол солиор гэл хинч тоохгүй байдаг гэсэн. Гэтэл одоо оюуны хэмжээ хууль нэлээд хүчтэй яг чанга боч ирэх гээд эхлэнгүүт одоо өрн телефоны операторууд бол нэг хоёр холбоо байдаг юм шиг байна. Аял дуу зохиогч нарын холбоо, нөгөөх нь яруу найрагч хөгжмийн зохиогч нарын холбоо, хоёр холбоо байдаг юм шиг. Гэтэ тэр холбоонд бид нар ороогүй. Тэнгүүд холбоонд ороогүй хамтлаг дуучтай өрн телефоны операторууд хувь гэрээ хийгээд явах юм байна. За тэгээд одоо бол яг бид нар л бол өрн телефоны операторууд бол манайх руу ингээд high tone гэдэг юм уу те нөгөө Sky Melody юу тэд нар дээр Uni Music дээр танаа дуу ингээд манай хэрэглэгч нар тэрэн дээрээ тавья гэж ороод ирэх санаа дуу байдгүй. Танаа холбоонд байдгүй. Танаатай гэрээ хэмээр байна. Тэнгүүд бид нар одоо сонсож байна. За манайх юу яах юугаа манайх хідэн үнэлэх юм бэ гэсэн. Тэгэл зөө. Энэ хүмүүс нь байхгүй байсан бүтээгдэхүүнийг гаргаж ирж өсөлтгүй байсан бизнесийг өндөр өсөлттэй болгосон нойлоос нь явж чаддаг ийм зөрөгтэй хүмүүс байдгаа гэж байна. Тэгээ концерт би тэр нэвтрүүлгийнхэнд хэлсэн чинь одоо л 10 жилийн дараа одоо энэ тэртээ тэргүй бид нар хэлсэн нөгөө ямар нэгэн санхүүгийн ивент төлөвлөгөөгөөр өөрсдөөсөө мөнгө гаргаж ирсэн. Тэрийг одоо л бид нар тэрний чинь 10 жилийн хугацаанд зарсан мөнгө бол юу ч биш шүү дээ тэрний хажууд. Тэрнийхээ ядарч нэг 10% нь одоо нэг 10 жил дээр одоо ингээд цаашдаа олох уу гэсэн тийм л юм байна. Тэгээ би түрүү хэлсэн бас адилхан манай хамтлагч тэр хувьдаач тэр энэ ямар нэгэн дуу хөгжмөөс олсон мөнгөийг бид нар хөдөө байр бишээ аваад хоолндоо зөрүүлэл дуу хөгжмөл зарцуулж байна. Гэтэ тэргүй ямар овоо зочсон юм 100 200 сая гарч байна. Тиймэрхүү л байна. Тэгэхээр одоо Vanquish бизнес болох уу? Бизнес класс нь хандаж эхлэх үү? Эсвэл данди ч юм уу? За одоо ярилцсан да. Ярилцсан. Ямар ч нээсэн би өөрийнхөө ганцаарчсан тоглолтын соло карьерийнхаа юу хаалтыг хийгээдтэй. Хаалтыг хийчихэд дахиад цаашдаа хамтлаг. Эфир гарч явах үед болцсон байна л хэзээ. Тий.
хаалтын тоглолтыг хийсэн. Тэгээд одоо би одоо дахиж ганцаарчилсан тоглолтыг хийхгүй. Ер нь багийн тоглолтыг. Тэгээд цаашдаа юу болохыг хэн мэдгүй. Харин ямар боломж байна? Тэгэхээр миний entrepreneur гэдэг байгаа данди үний тэгвэл дараач хаалх нь юу? Баялагын хувийнхаа хувийг эзэмшээ явна. Энэ компанид ажиллах хэвээрээ юу? Энэ компанид ажиллах хэвээр энэ компани бол цаашдаа ерөнхийдөө Монголын анхны хөрөнгө оруулалтын эсвэл нөгөө юу болох гэдэг шүү дээ. Mutual fund сан үүсгэж байгаа. Хөрөнгө оруулалтын сан үүсгэж байгаа. Ерөнхийдөө одоо яг төрийн байгууллагуудын шийдвэрлэл хүлээгдэж байна л та. Хууль нь бол гарцсан. Одоо нөгөө regulations. Тэгэхээр артист гэхээсээ илүү ер нь бол бизнесмен шүү дээ, тийм үү? Данди. Тэгэл би багтаа одоо нөгөө л нэг хоббиг нөгөө part time job гэдэг юм чинь л орж ирээд байгаа. Мэдээж миний бүх юм бол миний цаг завны 90% нь бол daily duty буюу өдөр тутмын ажил мөргөрөөл 90%. За тэгээ амралтын өдөр хагас бүтэн сандал би 10% ийм дуу хуур те шоу биз тал руу. Үлдсэн 90% нь тэр чигээрээ яг л миний юу хариуцаж авсан. Ямар үүрэг байна? Ямар хийх ёстой юм бэ? Тэрийг хийгээл явна. Яг л ажиллаа хийгээд л явна л та. Данди альбомороо ингээ ашиг олоход нөгөө би ч бас чамайг анзаарсан нэг гişлтэн бол яхааргүй сошиал медиа байсан. Тэгэн гутаа би чамаас түрүү орж ирэх чинь Twitter-ийн асууж чи Twitter-ыг хаягч зүг хэлж чадахгүй байна л тээ. Vanquish доогор зураас Данди шүү. Одоо чийж байгаарай заа чиний хаяг. Би одоо харин ер нь л одоо жоох итгэвтэй бол ягаад хүмүүс намайг асуух чи ягаад Twitter ашиглахгүй вэ? Чи жиргэдгүүн мөртлөө чамайг бараг 1000 хүн даглаа шүү. Харин тийм. Тэгэхээр би одоо энийг л ашиглаж эхлэе гэж байна. За Facebook-ыг бол маш их зөв ашигладаг. Тийм Facebook бол ялчгүй миний сегментэнд байгаа. Миний үйлчлүүлэгч нар тэнд байгаа. Тийм яг хэлжсэн тийм ээ. Тэрийг бол цэвэр би өөрийнхөө хийсэн юмыг тэр хүмүүст хүргэхийн тулд ашиглаж байгаа миний л нэг free instrument тийм. За Facebook-ыг яаж зөв ашиглах юм? Зөвлөгөө өгдөг хүмүүст. Эсвэл компани одоо хамтлагуудын компани гэж бод. Хэрвээ өөр хамтлагууд өнөөдөр яагаад миний бизнесийн дууц шүү дээ. Яг одоо жоохон консалтинг хийвэл жоохон консалтинг. Тэгээд өшөө мэдээлэл авъя гэвэл Дандитай шууд холбоож мөнгө өгж. Яг нэг нөгөө хэлэхэд одоо сүүлийн үед дуу хийж байгаа ганц хоёр уран бүтээлчнэр л над руу хандж байгаа. Тэглээ яах вэ? Яаж хийх вэ? Эхлээд ерөнхийд нь яривал. Ер нь яаж ашиглах ёстой? Ерөнхийд нь яривал яг өөрийн чинь бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа хүн хідээс хідэн насны сегмент байна гэдэг. Тэр тэргүй Facebook-ийн өөрийн юу нь байж судалгаар байж байгаа. Пэйж болгоно үгүй биш. Төлбөртэй биш. Зүгээр пэйж болгон дээр үнгүй тийм судалгааг гаргаж үзээ. Тэр бол маш таваад. Маш хэрэгтэй зүйл. Хідээс хідэн насны хүн хүйстэй нь цагтай нь хідээс хідэн цагийн өдрийн хідээс хідэн цагийн хооронд эсвэл 7 хоногийн аль үедэд хамгийн их таны пэйж руу хандж байна гэдэг үнгүй маш дата аналитик демографик байж. Тэрийг хараад өөрийн чинь бүтээгдэхүүнийг хамгийн их mainly хідээс хідэн насны хүмүүс хідээс хідэн цагийн хооронд хэрэгжилж байна буюу сонсож байна гэдэг. Одоо дуун дээр хүмүүс сонсож байна, үзэж байна гэдэг юм л хамгийн түрүүнд мэдчихв. Тэгэл rush hour шүү дээ. Rush hour-ыг л намнын шүү дээ. Оргил цагуудыг л хүлээгээсэй шүү дээ. За тэгээд пэйжийг хайх юм бол Dandy Cig Vanquisher гэсэн. Тийм, Vanquisher гээд байгаа. 48806 лайктай. Тий. Би нэг юм бас хэлмээр байна. Нэг ч удаа би Facebook-д мөнгө төлж үзв. Төлөөгүй юу? Нэг ч удаа би постоо бүүст хийж үзв. Энэ тэгэхээр бүх органик өсөлт. Бүгд органик. За тий. Тийм бэжиж миний тавьсан постууд маш сайн хандлагатай. YouTube дээр тавьсан линкүүд маш сайн viewтэй байна. YouTube дээр тавьсан чинь маш өндөр viewтэй байдаг тий. Дунджаар хэд байгаа вэ? Дунджаар бол нэг за нэг дунджаар гэж хэлэхээр хэцүү юм аа. Яг зүгээр би юу ячил нэг өдрөөр нь л аваад үзэл дээ. Би өнөөдөр нэг шин дуу гаргалаа. Би өөрийнхөө таргет цагтаа тавина шүү дээ. Тэдээс цагийн орондоо тавилаа, пост хийлээ, шин дуугаар пост хийлээ. Тэгвэл яг нэг шөнийн дотор бол нэг 15-20 мянга view YouTube. Нэг шөнийн дотор. Тий. YouTube-с мөнгө авч байна уу? YouTube-с миний түрүү хэлсэн миний арт баг ажилдаг багийн хүүхдүүд тэрийг юм авах. Мөнгө аваад эхэлсэн үү? Тэгэхээр партнер сувг болчихсон. Тий. Google-аас. Би тэжрүүд миний бүх одоо лирик клип гэс гадна лирик видео гэдэг юм бол одоо маш өвчтэй болчихлоо л да. Дууных нь үгийг тавьсан зурагтай видеонууд тий. Тэрүүгээр л тэрийг хийдэг тусгай хоёр хүүхэд байгаа. Баг тэр хоёр хүүхдүүд хоёулаа. Тэгэхээр тэрнээс гарч байгаа мөнгө тэр залуучууд аваад үлдчихэж байгаа. Тэгээд тэрвэрээ өөртөө цалинжаад тий. Тэгээ аваа явж байгаа. Тэрхэл зөө. За тэгэхээр харамсалтай найзлын 30 минут болчихжээ. Амаалаад яг эфирийн үгүй болоогүй. Хойлоо дуусах болоогүй шүү. Хойлоо дахиад цаашаа 15 минут ярьсан. Эфирээр явж байгаа цагийг ингээд дуусчихна. Гэхдээ ганцхан асуулт асуудаг. Сүүлд нэг юм асуулт асуусан. Яаж бодсон чи хэрвээ нэг бизнес гинүү гэхгүй юу? Чаа өөрийгөө entrepreneur гинүү гэхгүй юу? Харвас чи яг тийм үйл ажиллагаа хийгээ явчихсан юм. Энийг бизнесийн системтэй болоо аваа явж байгаа юм байна.
Энэ бүгдийг хийж байгаа 10 жил Вангушигнтай байж ах үед Данди гэдэг энэ соло карьерийг үүсгэж явах үед нэг сурсан зүйл. Нэг зөвлөгөө өгөөч ээ гэж хэлэх юм бол юу гэж хэлэх вэ? Эсвэл одоо хамгийн том алдаа гаргасан тэрнээсээ айгуу сурсан. За яг алдаа бол яг Ванкуштай холбоотой алдаа бол баггүй би хийж харамсдаг. Энэ хамтлагт орсноо ч юм энэ хамтлагт хийж харамсдаг. За яг зөвлөгөө биш нэг актер зөвлөгөө өгöd мундаг хүн ч өөрөө ер нь дагдаг нэг том дүрм алтан дүрм ч юм уу тийм ээ. Чиний нэг мэдх юм чин түрүү хэлсэн жим дандаа ортгоо гэсэн. За тийм. Өглөө өдөржингөө бүтэн ажилтаа байжгаад оройн ингээ 2 цаг амьд хөгжмийнхаа давталтыг хийгээд тэгээд дараа нь одоо өөр юу ч хийдэг ингээ амьдралаа багтаана гэдэг бол хүнтэй суугаагүй тийм. Суугаагүй. Тэгэхээр нэг нууц нь яхахгүй энерги авч явах байх тийм. Тийм яг тэр бол мэдээж залуу хүн спортоор хичээх хэрэгтэй гэдэг юм уу байна хэлээ. Тэр бол яг одоо хүн болгоно хэлээ баг. Тэтэл өгдөр чинь нэг хатар гахуулах гэдэг юм шүү дээ тэр хүний бие дөрөв хэрэгтэй. Хүний бие тустай гэдэг юм хэлсэн байна. Өөр хүмүүсийн бие тэгээ өөр яг нийгэм зөвлөд хэллэхэд шоу-биз буюу энэ дуу гэж хэлж тэр юу ч өөр бизнес ч үү. Хамгийн тэдний өхөл амьдралын шийдэх юм нь бол үйлчлүүлэгч. Миний хувьд сонсогч. Түрүү хэлсэн. Хичнээн юм хийгээд үйлчлүүлэгчдэр хүлээж авахгүй хамгийн түрүүнд болох хэрэгтэй. Зогсоох хэрэгтэй. Буруу нөхрөө мөнгө хаяад авах. Тий. Дахиад мөнгнөөс гадна нөгөө нэр хүнд гэдэг юм биш. Дахиад юм хийхэд наа чи тэгжсэн нөхөр штэ гэж хүлээж авах байж байгаа. Зөө. Түрүүн хэлжсэн 10 адилхан бүтээгдэхүүн хийдэг нөхөр нэг өөр бүтээгдэхүүн хийх гээд ирэхээр энэ яаж 10 адилхан юм хийжсэн хүн би шууд ярил л та. 10 дандаа хайрын дуу хийжсэн яаж хипхоптод болох юм бэ гэдэг нэг хүмүүс бүр ингэ хүлээгээд байсан байна. Тэгээд тэр хүмүүсийг сонсоход бол гайгүй хипхоптод байгаад байгаа байхгүй. Үнэхээр яг л чанартай хипхоптод. Даанч тэр хүний 2-3 сарын урдлын түүх нэргээд байхаар гаргасан бүх 20-30 дуу бүгд хайрын дуу. За хоёул энийг үргэлжлүүлээ яана. Одоо зөксөхгүй бол эфирийн цаг нь болчлоо. Синий телевизийг үзэж байгаа үзэгч та бүхэн мөн бизнес радио 98.9-ийг сонсож байгаа сонсогч та бүхний хугацаа ингээд дуслаа. Гэхдээ үргэлжлүүлээд одоо Вангуши ярих гэж Вангуши гинэ одоо. Дандиг ярих гэж байгаа юмыг сонсё гэвэл манай YouTube сувг руу ороод манайх ч гэсэн нэг шөндөө нэг 15-20 минут авчмаар ах юм. Тийшээ орж үзээрэй. Ингээд бонус бараага. Тэгээ ингээд амлчлаа шүү. Тэгээ үзээрэй. Даваагаар бүрийн 18 цагаас Синий телевиз болон бизнес радио 98.9-дэр хүлээж аваарай. За баяр та. Дандаа хэлий дундаа би гэдэл их юм да ганц олдох амьдралаа гарцог шиг амьдрнаа гандаж гундалгүй явсаар би дуусна. Гарааны бизнесийг дэмжигч Unitel Group. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани. Би ч гэсэн нэг ч авчи. Баяр хүргэе. Та дахин нэг ухаалаг гаргаж цаачлаа. Хараа хоёр даацтай байна шүү. Харин Наавч чи хоёулаа манай ээж бэлгэж чи тий. 22 мянган ухаалаг гар утастай урамшуулал үргэлжилсээр Unitel-ийн урьдчилсан болон дараа төлбөр үйлчилгээний бүх хэрэглэгчид шинээр худалдаанд гарсан 4,000 төгрөгийн картаар дансаа зэнэглээд Samsung Trend ухаалаг гар утсыг 20-100% хөнгөлөлтөй үнээр авах боломжтой боллоо. Та бүхнийг 22 мянган ухаалаг гар утас хүлээж байна. Боломж хүн бүр нээлттэй боллоо. Unitel Group. За тэгээд ингээ онлайн хөлбөр нь хэлж байгаа. За. Тэгэхээр яг л наад хэлж байгаа юм чинь нөгөө олон алдартай entrepreneurs-ийн хэлсэн зүйл шүү дээ. Муу хөрөнгө оруулалтын ардаас эртгэн ойлгоо зогсохгүй битгий хойноос нь мөнгө хаяадэ гэдэг. Зарим хүний нэг гаргадаг алдаа чинь шүү дээ. Яваадгүй би энэ чи аль эзэн ийм хүмүүс зарцуулсан юм чи одоо зогсвол мангар шүү дээ гэдэг шүү дээ. Яваад идэв. Хоёр талтай байх хэрэгтэй. Зөвхөн одоо жишээлбэл одоо нэг хамтлагийн хэлмээргүй байл. Одоо байхгүй болсон хамтлаг одоо хилээд яах вэ? Нэг хамтлаг одоо ингээл байлтан дагуулаад алаа байлаа. 20-30 дуу гаргалаа, 2-3 цамаг тавилаа. Бүгд хайрын дуу. Алаа байлаа. Гэтэл тэрний хажуугаар маш их үзий ядал дургуйцал явагдаад байсан байхгүй. Жинхэнэ хипхопыг сонсдог нөхдүүд ма хайрын дууны юм уу? Систем ватсаанууд хайрын дуугаас өөрийг чадахгүй нү. Тэр үзий ядалт явсаар байгаад сүултээ нөгөө тэдрийг сонсч байсан хүмүүс рүү халтаж ирсэн. Тэгэл тэр хамтлаг бол ерөөсө жил ирэхгүй хугацаанд дотор мандаж байгаа л баг. Open air-ийг дөрөж исэн цөөхөн хамтлагуудын нэг.
Яавал. Юу балаас явахын нэрийг дөрвижсэн. Цөөхөн хамтлагуудын нэг. Тэгээ байхгүй. Нэрийг хэлэхгүй тэгээ Нэрийг мэдээж хэлчихсэн. одоо юу сошиал медиа дээр зөв юм хийж байгаа. Өөрөө тэгтээ хардгүй чи комент моментоо Мэдээж харах уу? харна. Муу комент орж ирнэ. Тэгэхээр яах вэ? Энд дээрээс алдаад бүх юм засаад байна шүү. Засаал. Хөөе сүүлийн үед ажиллаж байгаа нэг юм болохоор хөөе нэг дуурайч сүүлийн 2-3 дууч ерөнхийдөө хоорондоо төстэй болоод нэг л төстэй болоод шүү. Ааха. Би өөрөө хэлдэг. Одоо дараагийн гарах дуу шал өгөх байх хэрэгтэй. Хөгжмөн үйлчлэл өөрөө байх хэрэгтэй. Тэгжиж тэрий чи би одоо л ингэ бариад ш тэр хүмүүст бариад байгаа. Хувьцаа альбомыг тэрийг би нэг юмыг бас би энэ дээр нэг юмыг тодруулж хэлэхгүй бол хүмүүсийн хүсснээр хийгээд байх юм бол бас би бол бас ч. Хүмүүс намайг одоо за одоо ингэ та зөндөл 10 жил хипхоп болдог ш. Нэг гой хайрын дуу хийгээд өгөлдөө гэхэд за хүмүүс тийм хүмүүсэд энийг хийчихье гэх юм бол энэ дээр бол бизнес болон шоу бизнесийн нэг том ялгаа гарч байна. Хүмүүсийн эрэлтийг ер нь урлагийн эрэлтийг нийлүүлээд ирэнгүүт бизнес бол мэдээж амжилт болно шүү дээ. Урлаг талд бол үгүй. Эрэлтийг нийлүүлэхийн тулд тэр хүмүүсийн өсөж байгаа юмыг хийх юм бол тэр хүн одоо өөрөө айгуу чадхад 100% тэр өсөж байгаа юмыг нийлүүлэхэд хэцүү. Яагаад гэвэл өөрийнхөө юмыг биш цэвэр хүмүүсийн өмнөөс тэр чинь бодож хийж байгаа. Тэгэхээр чи хэцүү. Одоо жишээлбэл би бол өгч зохиож байна. Цэвэр өөрийнхөө хүсэж байгаа юмыг ялангуяа хипхоп дээр нөгөө үзэл бодлоо тунхаглах урлаг гэдэг чинь хүссэн юм хааж хэлчихсэн. Шөмжлөн өгдөл магтаж. А тэгтээ бас тэхийн тулд өөрөө тэр бараа бүтээгдэхүүнтэй бүрэн ихтэй байх хэрэгтэй. Бүрэн ихтэй. Яг л өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө хүссэн юмыг нөгөө сүйдээ гоогох гэдэг юмдаа төгс оруулаад өөрийнхөө илэрхийлэх гэж байгаа санааг нөгөө шүлгэндээ баригдаад илэрхийлэх гэж утга санаагаа үлдчихгүй биш илэрхийлээд тавьчаад тэрийг хүмүүс воо гэсэн байх юм тэр ялчгүй. Бизнестэйч бас ондоо биш л те. Ford-ийн нэг хэлсэн үг гэдэг юм. Хэрвээ би тухайн үедээ хэрэглэгчдээс та хэд юу хүсэж байна вэ гэж асуусан бол хурдан морь өгөөч гэж хэлэх байсан. Хинч машин гэдэг юм сэтгэхгүй байсан болохоор тийх байсан. Тийм болохоор хэрэглэгчээс бас юу хүсэж байгааг дандаа асууж болохгүй гэдэг юм л те. Стив Джобс ч гэсэн тийм шүү дээ. За бас тийм. Тэ. Тэгэхээр яг л адилхан бизнес. Гэхдээ би бол айгаад идэв. Угаасаа айгаад ах угаасаа дургу. Тэгээ яаж баланслах юм? Хизээ чи өөрөө артист өнөө одоо тийм ээ урлагийн хүний хувьд сэтгэл хангамжтай болоод тэгтээ нөгөө талаас дэндүү их нөөц зарцуулахгүйгээр бараа гаргах уу. Хипхопын ганц миний хамгийн дуртай юмаа дуулна гэж хэлсэн шүү дээ. Энэ өдөр болгон болж байгаа бүх юм. Энэ өөрөө нийгэм болж байгаа ч юм бай, болохгүй байгаа ч юм бай. Энэ чи миний сэдв баг. Систем яриа хойлоо. За ингээд нэг дуу гаргахад хэдэн сарын ажил орох вэ? Нэг дуу гаргахад. Нэг дуу гаргахад оо сар гараа юу? Цаг 2 цаг. 2 цагийн ажил. 2 цагийн ажил болно да. За шүлэг зохиоход хамгийн гол амин судас ай. За гоё аяа. Аяа чи хэлэх вэ? Мөнгө төлөх хүнд? Мөнгө төлөх байх уу? За хэдэн төгрөг нэг аяа хэлэх вэ? За дунджаар нэг $100. Одоо яг одоогийн шат хипхоп аяа. За тэрийг Тэгээ энэ маань нөгөө компьютер дээр өрнө гэвэл тийм $100. За амьд төгжмөр тоглуулнаа гэх юм бол мэдээж юмшээ. 300-аад мянган төгрөг баяр. Ерөнхийдөө тийм. За тэгээд аяар од. Аяар өдрөнгөд за дундаж өсдүүд одоо юу гэх юм бэ? Цаг нэг цаг бичлэгт ороход нэг 100 цаг байгаа. Дундаж өс. хаана уулын? Чи өөр хаана? Миний хувьд бол DX production дээр. DX production. Энд дээр бол дандаа нөгөө Faya, Чингис хаан гэдэг дандаа амьд төгжмийн аюу биш студиэлтэй. Дээр байх бас хүмүүс мэдээ. Тэн дээр байх. Одоо бараг бас л нэг 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа юм. За тэгээд бид нэг ч гэсэн ер нь 80-аас 100 мянган төгрөг байгаа нэг цаг. За нэг цуг нэг цагаас 2 цаг бичүүллээ гэж бодъё. Ингээд нэг 200 мянган төгрөг чи аяны мөнгөн дээр нэмээд. За тэгээд дээрэс нь master mix буюу өөрөөсөө нөгөө тон master инженерийн чинь хийх гэж болж байна тийм. Нөгөө дууг чимэглэх гэж болж байна. Тэр нэг 300 гад мянган төгрөг нэг дуу. 300 мянга. За тэгээд ингээд хөлсөн бадал нэг дуу 600 гад мянган. 600 мянга. Окей. За мэдээж тэрэн дээр бол мэдээж байнгын ордог одоо менежмент мэдээж тодорхой хэмжээний контракт партнер дискаунт мэдээж орж ирнэ. Дор хаяжтай бүх дискаунт. За. Тэгээд Зардал тэгэхээр баг байна гэж хэлж болох олон улсын зах зээл дээр. мэдээж хамаагүй байна. Тий тэр чинь бол одоо Чанар сайжирж байна уу? чанар бол одоо бол манай чанар бол маш сайн болсон шүү дээ. Маш сайн чанар, бичлэгийн чанар, ай хөгжмийн чанар, дээрээс нь хамгийн гоё ажил төр үзсэн саунд инженерийн ажил, мастер миксинг сайн болсон. За нэг дунджаар 500 мянгаар үсгэлээ. За Энэ дуунаас дээтэл нь энэ дуунаас 2 сая төгрөгийн ашиг болж чадах уу? За шинэ жил
Одоо сонгуул гэж юм байхгүй болсон шүү дээ дагуу. Аха. Шинэ жил их сургуулиудын танилцах хөтөлбөр гэдэг хоёр том юм байна. Тэгэхээр энэ маань нөгөө нэг дуучныг өөрөө хөслөө дуулуулах Тэ? тэгж мөнгө болж байгаа. Тий. Тэгэхээр мөнгө энд байна гэсэн үг. Тий. Юун дижиталаараа буюу зөвхөн дууга худалдаалах одоо Монголд байхгүй. За дээхэн үед бол асуулт нэтмэд нэг зардаг Тий. байсан. Одоо ч гэсэн байгаас. Банжиг бас зардаг байсан санагдаж. Аа, за. Хамгийн их зардаг нь банжиг цэг нэт гэдэг намайг Лондонд сурч хахад хамгийн их яадаг байсан бол банжиг нэт зардаг байсан санагдаж. Нэг дуу нэг 300 төгрөг байлоо да. Тэгэж л анх ер нь асуулт нэт тэр хоёр л хамгийн анх дижитал юм Монголд үүсгэсэн бол 2007 8 онд шүү. Концертоос. Тоглолтоос бол мэдээж ивент итгэж олж чадах юм бол мэдээж тоглолт. Бас эвдэрхий модель гэж бодоод байна л. Уул нь бол одоо олон улсад бол артист чинь нөгөө билет зарлалтаараа мөнгө олдог үстэй. Тий. Тийм билет борлуулалтаас гадна тэгээд за билетэ борлуулъя гэж бодоход нөгөө одоо болох ивент хоол буюу нөгөө за концерт заалын түрээс. Ааха. За тэгээ билет хамгийн анхны зардлаас эхэлнэ шүү дээ. За нэг билет хэд идлээ? Чиний концертны юм. Миний билет 20 мянга. 20 мянга. За 20 мянгаас чиний гар дээр хэд ирж байна? Ингээд саний ингээд зардлууд ярихаар. 20 мянгаас би ч 5 мянга ирж байгаа юу? би ивент итгэжтэй л дээ. Аха. 100% спонсортой. 100% спонсор нь гэхдээ нөгөө зардлууд чинь даачиж байна гэсэн үг. Зарлууд бүгд даач. Аа зөв. 20 мянган төр чигээрээ тэгээд цэвэр. Тэгэнгүүт нөгөө гарч байгаа асуудал нь юм. Чамайг спонсорлж байгаа компаниудад өнөөдөр чи маркетингийн зардлын хариуд нь хангалттай өгөөж ийн өгч чадж гин. Би бол ерөөсөө бүх юмыг онгорхоо өгч байгаа. Намайг яаж ашиглах гэдэг юм. Маркетинг менежер гэдэг. Ааха. Тэд нар чинь нэгээс миний сегментийг одоо тарьсан байна шүү дээ. Тэгээд намайг бол яаж ашиглах. А гэхдээ би бол яг үгүй Mobi.com буюу одоо Hi-Tone миний тоглолтоор хамтарч ажиллаж байгаа. Аа за. Hi-Tone бол цэвэр миний дуунуудыг бол дижитал маягаар өөрчлөлт хийгээд аха. тэгээд надтай хамтарч ажиллаж байгаа. За тэгээд бид нар бол ерөөхдөө цааш нэгтээ дистрибьютор хийхгүй. Зөвхөн ашиглах юм. Яаж ашиглах вэ гэхээр нөгөө дуудлагын дээр эсвэл Hi-Tone дээр зөв нөгөө утсандаа кодоор татаж авах. Апотай ажилтгаа. Апота бид нар 6 жилийн яваагаар ажиллаж байсан. 2006 Монгол дууч хамтлагуудыг Апотай нэг ажилчвал тэдний гэрээт хамтлаг болчт юм уу? За бид нар бид нар зөвхөн нэг удаагийн тоглолтоо юу төлбөр аваад төлбөр аваад тийм тэгээд яг хөө мэдээж бид нэр яаж буцааж төлсөн бэ гэхээр бид яг нэг өөрсдөө хийсэн өөрсдийнхээ зардлаа хийсэн клип видеонуудтай бүгд техникийн логог болчихсон бүх гарсан аппликат пледүүдээр Апple компани логог тавьсан шинэ бүтээгдэхүүн тухайд гарсан байсан тэр үе тэр бүтээгдэхүүнийх нь логог Apple компани биш бүтээгдэхүүнийх нь логонуудыг байрлуулж олно тийм яг тэр үл мэдээж тухайн компани маркетинг менежментийн төлөвлөгөөний логог хийцээч зөв за энэ хувьд л одоо бол тэгээд ерөөдөө талах чихэр Mobi.com гэсэн хоёр гэсэн хамтарч ажиллаж байгаа мөнхийн үсэг компани юугаа санал авсан байгаа юм яа бүх хэвлэл яаж иймэрхүү юм л явж байгаа. Тэгээ одоо ингээ орж ирээд иртэй. Тэгэхээр концерт бол бас мөнгө хийх боломж юм байна тийм үү? Концерт мэдээж бүтээгдэхүүн чинь сайн бол концерт чинь мэдээж л болно. За тэгээд дээрэс нь одоо тэгээд Монголд ивент хол гэдэг юм бол маш хэцүү. Хүн үйл ажиллагаа болох газар. Одоо 1000 үнэтэй буюу одоо над чиг би бол 1500 үнэтэй гэх юм одоо. 1500 үнэтэй ивент хийя гэхэд UB Palace. UB Palace том дэш. Том дэш. UB Palace-д багтахгүй 1500. 1500 за нөгөө цаатлын Royal гэдэгт нь хил ордыг би мэдэхгүй байна. За их тахимлуу очлоо 3000 гоо. За бах өөр 1500 үнэтэй хаана их вэ? Өөр юунд 1000 үнэтэй юу Мишель чинь бүр 5000. Тэ. За нөгөө Marshall байна. Бас л яг 1500 үнэтэй ивент хийе. Яага 1500 гэж байгаа. Олон хүн байх нь хэрэгтэй юм шүү. Үгүй би зах зээл юм. Ааха. Би өнгөрсөн 2 удаа тоглолт хийчихлээ шүү дээ энэ жил. Хоёрнд нь маш амжилттай болсон. Би өөрийнхөө зах зээлийг мэдж байгаа сонсогчдод мэдж байгаа. За яг хөө мэдээж би бол яг хөө алтна. Ягаад гэвэл одоо нөгөө 9 сарын хичээл дөнгөж эхэллээ шүү. 9 сарын 5-нд тоглолт боллоо. Тэн дээр маш олон нөгөө Эрдэнэт дархан гэдэг нөгөө томоохон суурин хотуудын хүүхдүүд сонсогч нар орж ирнэ. Ягаад би тэрийг мэдээд байна гэхээр миний Facebook, Instagram руу хамгийн их орж ирдэг хүмүүсүүд Эрдэнэт дархан гэж тоглолтоо хийж байна. Гэдэг юм орж ирдэг байхгүй. Улаанбаатарт байгаа сонсогч нар хизээч тоглолтоо хийгээч гэдэг надаас хүсдэг. Явах уу тэгж явахгүй. Явахгүй. Яагаад гэвэл тэн дээр би зах зээлийн судалгаа. Ааха. Тэгээ одоохондоо явахгүй.
Гэтэл одоо тэр хүүхдүүд чинь бүгдээрээ одоо 10 жил ч юм уу нэгдүгээр курс, хоёрдугаар курс хүүхдүүд одоо бүгд орж ирж шин. 9 сарын 5-нд. Даны нөгөө хэлэхэд нөгөө хүүхдүүд чинь мэдээж бэлэн мөнгөтэй орж ирнэ. Мэдээж тоглолт үзхийг хүснэ. Ямар ч тоглолт зөвхөн минийх ч биш те. Ямар ч тоглолт үзэх. Эсвэл одоо том парти руу явах хэрэгтэй байна тий. Тийм юм болно. Та тэгэхээр нэг хүний нөгөө нэг л билетэнд өгөх мөнгөний төлөө өрсөлдөд байх шиг тий. Гэтэ би бол өрсөлдөгч хөө. Одоо надтай яг надтай нэг өдөр нэг цагт дижитал хамтлагийн ахнар маань 15 жил концерт хийж байгаа. Тий. UB Palace Open Air. Тэгэхээр судалгаан дээр үндэслээд тийшээ очих хэсэг хүмүүс байгаа. Над руу ирэх хэсэг хүмүүс. Миний сегмент болон дижитал хамтлагийн сегмент хоорондоо хийж ажиллаж байна. Миний тоглолтыг үзэж үзсэн дижитал үзэж байна. Сегментийн судалгаа канаас болж байна. Demograph. Social media дээр. Social media demograph. Тэгэл нөгөө demographic-аас бүр тийм complicated юм руугаа орох байлээ. Ямар хүмүүс миний хийсэн постн дээр лайк дарж байна, ямар хүмүүс миний хийсэн постыг share хийж байна. Share гэдэг чинь одоо нөгөө retweet гэсэн үг шүү дээ. Тийм хийж байна. За. За хоёул 45 минут ярьчлаа аль зэ. Маш их сонирхолтой. Энэ салбарыг энэ тухайд би бол ямар ч мэдээлэл байхгүйсэн. Айгуу гоё мэдээлэл өгсөнд баярлалаа. Хүмүүс тэгтээ өшөө бас юм асууя, сонирхыг их байхаа. Тэгвэл яаж холбогдох вэ? Пэйжээр харцгаа. Тий, Facebook пэйжээр үгүй байна. Мессеж бол чи харахгүй ер нь өөрөө. Хардаг байх. Бүгдийг нь уушна. Тий, бүгдийг. Яг бүгдийг ч гэж бодлоо. Бүгдийг нь уушна. Яг шаардлагатай гэсэн нэг хүмүүс нэгдүгээр wall дээр пост хийгээд тэгээд давхар мессеж явуулчих. За окей. Wall дээр пост хийгээд тэгээд давхар мессеж явуулчих юм бол данди харах нь шээ. За баярлалаа хүрэлцэн ирсэн. Маш их баярлалаа. Гарааны бизнесийг дэмжигч Unitel Group. Гарааны бизнесийг дэмжигч Real Properties Улаанбаатар компани.